За өглөөний мэнд. Энд дэр цаашаа Баянгол шүү. Наашаа явхлаар дуулгал тэгээд Яармаг. За ингээ богдвол энэ Арцтай ам гэдэг газар ирээд байна. Тэгээ өнөөдөр нөгөө Mobicom-ийн өглөөний дата авсан. Юу 5-9 цагийн хооронд хямдгаа. Тэгээд өглөөдөө бас яриагаа хийгээд тэр датаан ч хямдах юм байна. За өнөөдөр би энэ хэл сургалтаар л ер нь би англи, япон хэл зааж байгаа. Тэгээд 10 жилдээ байхдаа орос хэлээ ерөнхийдөө мэдсэн байсан. Энэ яг хэлний мэргэжлийн биш гэсэн хэлний талын туршлагатай өндөө орох байх. Тэгээд би өчигдөр нэг оюутантай уулзаад хэл сургалт тухай ярьж байлаа. Тэгсэн англи хэлээ сайжруулах гэдэг одоо нэг курс явах гээд их сайн багш, нэртэй багш, айлцын нэртэй багш гин тэрний курс явах гээд хүлээж байгаа гэж байна. Тэгээ би бас жоохон санаа зовлол доо. Айлцын нэртэй багш байж болно. Англи хэлээ хурдан сурмаар байж болно. Бид тэрнийг ойлгож байна. Тэгтээ ганцхан тэр айлцын багштай битгий найдаач. Айлцын багшаараа бол яг ерөнхийдөө дүрм мөрөм юм уу зарим юмнуудаа хэлүүлж болно. 1-2-3 сар ч юм аавна. Тэр чи бас мөнгө дөрөг үнэтэй. Тэгээ эхлээд хамгийн гол нь өөрийнхөө бэлтгэлийг хийгээч. Өөрөө нэг ханган шатны номоо унш. Би тэрний төвчний мэдлэлтэй тийм сайн төвчнийг хэвш. Саяны миний хэлж байгаа юу тань. Тэгэхээр ханган шатны номнуудаа сайн унш. Өөрөөсөө хамаарч болох юмнуудыг эхлээд сайн хийвэл зүгээр юм уу? Ялангуяа энэ дээд сургуулийн оюутан бараг төгсөж байгаа хүн чинь сурах арга барил мэрэл гээд нэлийн юм эзэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийг ашиглаад өөрөө интернет, янз бүрийн сургалт маргалт үнэтэй үнгүй юм зөндөө байгаа шүү дээ. Тэгээ гол нь ном уншаач. Хэлбараас нэг хэсүүлээд үнэхээр хэлбартаа тавьд төвшингийн жоохон ахиулж болно. Тэгэхээр ном л уншихаас илүү сайн арга байхгүй юм шиг санагдах. Өөрөө өөртөө ажиллана. За хүүхдүүдтэй ном унших бас олон янз байна. Өөрөө ном уншаад орчуулад ойлгоод явах хэрэгтэй. Хажуудаа ойролцоо төвшний ч юм уу. Төвшин бол нэг хамаагүй. Хамтарч ажиллах хүн бас хэрэгтэй шүү. Байвал хамт одоо шилгэд нэг ном унших юм бол ядаж нэгэн залгуурлаагт нөгөөдг нь хэлэх жишээтэй. Хамт унших юм бол бас 7 хоногт 2-3 өдөр гээд тогтцсон байх юм бол тэр тогтсон цагтаа уйлаа уулзаад бас уншихад нөгөө бие биедээ их нэмэр болд юм л да. Хүн чи ганцаараа бас юм хийхэд дандаа бас шантардаг талтай. Хоёлаа бүтээмжин ч илүү ойлгохгүй юм хоорондоо ярилцаац. Тэгэхээр би эцэстэн дахиад хэлэх гэхэд хэлж байгаа урдлынхаа ямиг давтаж хэлэхэд сайн багш байж болно, үнэтэй сургалт байж болно. Тэрэндээ битгий их найдаач. Эхлээд өөртөө найда. За нэг 80% юм өөрөө хий. Хэл бол тийм дааж давшгүй юм биш шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө манай нэг найз бас хэлж ирсэн. Хэл бол зүгээр одоо токрын мэрэгжил гэдэг шиг. Ингээд л токр бол бас нарийн мэрэгжилтэйгтэй. Энийг яаж эзэмшдэг вэ гэхээр онл гэхээсээ илүү олон дахин токрдож юм уу заалгаал практикаар эзэмшдэг. Хэл бол ер нь практик талаар практикаа сайн хийгээч. Өөрөөс хамаарах юм уу хийгээч гэж сурж байгаа хүмүүстээ хэлэх байна.